ер нь хамгийн энгийнээр дээрээс нь товчхоноор хэлэхэд насанд хүрсэн хүн амьдралд юу үзэж туулдгийг тий гинтийн амьдралд бол гинтийн бэлэгч байдаг, гинтийн одоо алтраад унчих зовлон зүтгүүрч байдаг. Тэгэхээр амьдрал үзүүлэх гэж нэг нэг амар бол биш. Гэхдээ насанд нь тохирсон хариуцлагыг үзүүлж, насанд нь тохирсон бэрхшээлийг өөрөөр нь шийдүүлж ээж дархлаа тогтно. Тэрнээс биш зүгээр л нөгөө хэдүүлээ эрүүл мэндийн талаас нь бодъё л доо. Тэ сэтгэл зүйн дархлаа гэж ярихаасаа өмнө хэдүүлээ биеийн дархлааны талаар бодоод үзэлтэй. Биеийн дархлаа яаж тогтдгийг. Тэр чинь тэр вирусүүдтэй тулж ээж, өвдөж, заримаар нь өвдөж ээж, заримыг нь давж туулж ээж дархлаа өсөж бий болж байгаа шүү дээ. Сэтгэл зүй дээр яг ичлэх. Тэгэхээр нөгөө хеликоптер буюу одоо бүх юмыг нь урдаа өмнөөр нь хийж өгдөг аврагч аав ээж чинь тоо өнөдөр арай их байгаад байна уу да гэж зүгээр хувьд харагддаг. Тэгэхээр дархлаатай хүүхэд өсгмөр байгаа бол тэр аврагчийнхаа авраад байгаа хитрхийг хангаад байгаа тэр хангалт авралаа жоохон багасгуул тэр хүүхэд өөрөө өөрийгөө бас өөрийнхөө асуудлуудыг өөрөө шийдэж сурна тий.